бид Алисаг гайхамшигын оронд очсон гэж боддог. Гэхдээ нэг асуулт бий. Тэр үнэхээр хаалгаар орсон уу? Үгүй. Яагаад тэр ертөнд тийм логикгүй эвдэрхий байгаа бол Алиса мансууруулах бодисыг сурталчилсан нь үнэн үү? Өнөөдөр бид үлгэр ярихгүй. Харин Алисагийн нууцыг мөрдөг. Алиса гайхамшигын оронд зохиолыг Льюис Кэррол 1865 онд бичжээ. Тэрээр бүгдийн зохиолч биш, харин математикч байсан. Алисагийн ертөнцид дөрвөн байнга өөрчлөгдөнө. Логик тасарна, хинч хариуцлага хүлээдгүй. Үүнээс шалтгаалan 1960-аас 1970 оны үед дээрх дүрслэлийг LSD сэтгэлзэнт нөлөөлөх бодисын далдуур сурталчилсан хэмээн тайлбарлаж, Америкийн нэгдсэн улсын зарим сургууль, номын сан, эцэг эхийн холбоод номыг түр хугацаанд сургалтын чагсаалтаас хасаж байна. Гэвч энэ бол үлгэр төдий зохиол биш, бодит ертөнцийг шүүмжилсэн уран зохиолын сатир байлаа. Disney студ 1951 онд Алисаг өнгөлөг болгосон. Гэхдээ зохиолын айдсыг нуусан. Алиса байнга томорно, жижигрэн. Би хинбэ гэж асуув. I hardly know, sir. Орчин үед судлаачид зохиолын агуулгыг өөрийгөө танин мэдэх сэтгэл зүйн хямрал хэмээн үзэж байна. (2010) онд найруулагч Тим Бартон Алисаг уран сайхны кино хэлбэрээр дахин нээсэн. Тэр гайхамшигын орныг биш, Алисагийн дотоод ухамсарыг харуулсан. Гайхамшигын орн бол бодит газар биш. Тэр бол зүгтах орон зай. Үүнийг драма буюу сэтгэл зүйн шархаас зүгтах оролдлого гэж ойлгож болох юм. Тэгэхээр Алиса хаашаа явсан бэ гэсэн асуулт хэвээр үлдлээ. Гайхамшигын орн руу юу? Эсвэл өөрөөсөө зүгтаасан уу? Тухайлбал Алисаг мансууруулах бодистой холбосон домгууд зохиолчоос бус уншигчдын үеэс төрсөн бөгөөд хүүхдийн үлгэр томчуудад илүү түгшүүр төрүүлэх нь тэд логик хяналтаа алдахгүй гэдгээс айдагтай байна. Томчууд хаалгыг харуул айдас, харин хүүхдэд ингийн. Томчуудад муур алга болвол логикгүй, харин хүүхдэд гайхалтай үзэгдэл. Энэ бол үлгэр гэдэг хүүхдүүдэд тоглоом, харин томчуудад толь болтгийн том жишээ. Харин та юу гэж бодож байна? Скрин код нууц мөрдлөгөө үргэлжлүүлж таны төсөөллийг сорих болно.